За тэр нь бол энэ хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын ерөнхий хуульд татварын орчныг доктортой байлгах гэдгийг докторжуулах татварын орчныг тогтоох гэж өөрчлөөд докторжуулах татварын орчин гэдэгтээ татварын хувь хэмжээ, илэгдэл, хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйн шилжүүлэн тооцох хугацааг ойлгоно гэдэг ийм өөрчлөлт оруулж байгаа. За энэ өөрчлөлттэй холбоотойгоор татварын ерөнхий хуулийн энэ заалт нь болвол Монгол улсын урьд өмнө байгуулсан хөрөнгө оруулалтын болон ирээдүйд байгуулах томоохон төсөл хөтөлбөртэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээнд нөлөөлөх ийм үр дагавартай гэж үзэж байгаа. За тийм ч учраас манай улсын тухайдад 2009 онд байгуулагдсан оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой өнөөдөр Лондонгийн арбитрийн бирж дээр татварын маргаантай байгаа. Яг энэ маргаан явж явах цаг хугацаанд татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь энэ маргаанд айлын тал болон манай талд яаж тусах вэ гэдэг дээр тайлбар асуулт хүссэн. За улмаар ажлын хэсэгт 6 хуудас өөрийнхөө саналыг бас хүргүүлсэн. За энэтэй холбоотойгоор байнгын орооны хилцүүлгийн явцад бол бас тодруулж асуусан. Ажлын хэсгийн ахлагч бол хариулахаас түтгэлдсэн. Тувaan сайд бол одоо итгэлтэй байна гэдэг ийм хариулт өгсөн. Тийм учраас би улсын их хурлын албан ёсны протоколд ажлын хэсгийн ахлагч бүрэгдэрч салбарын сайд Тувaan, хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл нараас энэ Лондонгийн арбитрийн маргаанд байгаа татварын маргаанд энэ орох татварын хуульд орж байгаа өөрчлөлт айлын талд давуу байдал үүсэхгүй гэдгийг та хэд маань яг батлан хэлж өгөөч гэж хүсэж байна. Хэрвээ энэ хуулийг бид нар яг энэгээр нь батлах юм бол оюу толгой энэ гэрээнээс аль болох холдно. Өөрөөр хэлбэл нөгөө маргаад байгаа асуудлууд нь байхгүй болно. Энэ маргах асуудал биш шүү. Зөвхөн одоо докторжуулалтын ийм 3 асуудал төр л хэдүүлээ цаашаага одоо найзлана гэдгийг л зааж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр улам чангарч ийн гэсэн үг. Улам тодорхой, ойлгомжтой болж ирж ийн гэсэн үг. Цаашдаа ч одоо хөрөнгө оруулалт гадны. За нэмэлт 1 минут өгье. Тийм учраас одоо цаашдаа бид энэ алдаагаа засаад улам их нарийн тодорхой ил болгоод ойлгомжтой болгоод гадны хөрөнгө оруулагч нар ч гэсэн ирээдүйд заа одоо бид нар ийм зүйл дээр маргаадах зүйл байхгүй байна. Одоо эрсдэл гарвал ийм зүйл дээр л гарах юм байна. За тийм учраас одоо энийгээ эрсдлээ тооцож хөрөнгө оруулалтын гэрээг Монголын талдаа хийя гэдэг ийм л бодол руугаа шилжинэ. А тэрнээс биш оюу толгой хизээч энэ нөхцөл рүү орж ирэхгүй. Тэдний хувьд бол одоо байдал нь бол муудах нөхцөл нь одоо нэлээд хүндрэх ийм зохицуулт байгаа учраас бид энэ улам сайжирч чангарч байгаа гэж 100% итгэлтэй байна. 100% шүү.